За та бүхэнд өрөө мэндийг хүргье. За гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэдэг юм хууль. Гэхдээ энэ ер нь гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх процессын тухай асуудал биш. Энэ бол ерөөсөө энэ дунд хугацааны төсвийн өрөөний мэдээллийн төсвийн зардлыг нэмэгдүүлээ гэсэн юм л заалттай. Тэгээ энийг болохоор зардлыг зардал бишээр тооцъё гэсэн юм агуулга штэ. Тэгээ эндээс нэг хэдэн асуултууд байгаа. За энэ хууль техникийн бичлэгтийнхаа хувьд ингэсэн л байгаа юм л да. Дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг энэ хуулийн тухай энэ хуулийн 2-1 заасан гадаад зээлийн жилийн ашиглалтын зарлаар нэмэгдэж болно. Тэгээд тэр нь хязгаарт хамаарахгүй зардал тооцохгүй гэсэн үг. Нөгөө талдаа төсвийн доктортой байдлын тухай хуулийн 19-р зүйлийн 19.9 чинь энэ дотоодын нутагтгүйний 2%-аас илүүгүй алдагдaltaй байна гэж заасан. Ингээ хоёр өөр хууль зэрэгцээд гараад ирж байгаа. 19.9-ийг ерөөсөө огт хөндөөгүй байгаа. За магадгүй хууль зүйн хувьд бол тусгаалan наривчлан зохицуулсан хууль нь өндөр чадвартай сүүлийнх нь баталж байгаа учраас гэж мөрдөж болох юм. Гэхдээ төсвийн доктортой байдлын тухай хууль чинь өөрөө суур хууль учраас энэ хууль чинь хоёулаа зэрэгцээд байж байгаа юм бол аль нь хүчинтэй байх юм бэ? Энэ хууль зүйн техникийн хувьд бол зөв үү гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт Монгол улсын гадаад зээл бодитоороо ингээд энэ экспортын орлого валютын доктортой урсгалыг бий болгож гинэ үү? Манай Монгол улсын гадаад өр бол жил болгон нэмэгдэж байна. Ямар нэгэн тийм валютын доктортой байнгын урсгал хийж экспортыг нэмэгдүүлж байгаа биш. Зүгээр л санхүүгийн богино хугацааны төсвийн алдагдлыг нөхөд байгаа харагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр ямар үр дүн гарсан бэ? Сүүлийн хэдэн жил нэг тодорхой статистик хэлээд гэж. Миний зүгээр харж байгаагаар 25 оны 1-р өдрөд жишээлбэл экспорт 2.8-аас 2.9 тэрбум доллар хүрж байгаа нь өмнөх жилээс буурсан. Бидний гадаад зээл өсөж байгаа. Зүгээр л төсвийн алдагдал нөхөд байгаа юм биш үү гэж би бол ингэж хараад байна. За 3 дугаарт гадаад өрийн удирдлага ер нь сайжирсан уу? Өрийн удирдлагын стратегийн зорилт хэдэн хувьтай хэрэгжиж байгаа вэ? За манай улсын гадаад өрийн дотоодын нутагтгүйн харьцах харьцаа бол 150 хувьтай. 150 40.4 тэрбум доллар. Тэгээ энэ нь манай улсыг тийм өндөр эрсдэлтэй ангилд оруулж байгаа гэж би харж байгаа. Тухайлбал байгалийн баялагтаас үргэлжлэн Чилийн гадаад өргөд ихэд 70-аас 80%-тай, Казахстан 60-аас 70%-тай байгаа. Харин санхүүгийн хариуцлага муутай, санхүүгийн хямралд орж исэн өндөр өртөө улсын оронд Шри-Ланкад жишээлбэл энэ 110-аас 120% байгаа. Бид нар бол нэг 150 орчим хувьтай байгаад байна. Тэгээ энэ байдлаас энэ гадаад өрийг дотоодын нутагтгүйнд харьцуулсан харьцаа нь дөрөвтэй бууруулах ямар алхмууд хийж байгаа. Энэ нь олон улсын энэ санхүүжилтийн эрсдлийг бууруулж гин үү, нэр хүндэд нөлөөлж гин үү? Энэ цаашдаа ийм эрсдэлтэй ангиллаасаа бид нар буух уу гэдэг нэг ийм 3 дахь асуулт байна. За 4 дахь асуулт. Бид нар бол нэгдсэн төсөвтэй улс л да. Тэгээ энэ төсвийн гадуур дахиад нэг шинэ хууль гараад ирэхлээр хоёр тайлантай болох юм байна л да. Тэгээ энэ нь бол бодит байдал дээр ингээд нэгдсэн төсөв задраад хэлбэр төдий болох юм биш үү? Энэ эрсдлийг юу гэж харж байгаа вэ гэж байна. За 5 дугаарт. Ер нь бол энэ төсвийн доктортой байдлын хууль бол манай ингээд зардлыг хязгаарлаад урт хугацаанд ингэж хөгжнө гэдгийг ингээд хязгаарлаад байж байгаа. Гэтэл энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийг бид нэр 2010 оноос За нэмж 1 минутаар тодруулъя. За тэгэхээр энэ гадаад өрөө доктортой байдлын тухай хуулийг ингээд 10 оноос хойш 21 удаа өөрчлөлт оруулад үүний үр дүнд бол бид нар ерөөсөө эдийн засгийн сайжрахгүй байгаа. Тэтгэвртэй хүмүүс гарах насыг нь хойшлуулсан, тэтгэврээ нэмж чадаагүй, төгрөгийн инфляц ханш өссөн, иргэдийн худалдан авах чадвар буурж, ядуурл буурсан. Тэгээ иймэрхүү байдал өсөд байхад бид нар төсвийн доктортой байдлын тухай хуулиа өөрчлөөд буцаагаад зардлаа нэмээд байгаа. Урсгал зардал чинь байна штэ. 7 их 80 байсан 2017 онд. 2020 онд 10 их 80. 22 онд 14 их 80. 23 онд 17 их 80. 24 оноос 22, 23, 24 гээд жил болгон өсөж байгаа. Цалингаа шийдэж чадаагүй,
эрүүл мэндийн салбарын маань гомдолтой, боловсролын асуудлынхаа цалин шийдээгүй, инфляц өсөд байгаа. Үр ашиггүй зардал өөрөө ингээд бид нарыг улам ядруулаад байгаа юм биш үү гэсэн нэг юм асуулт байна. За 6 дугаарт тэр хяналт За сангийн сайд Загжин Умын цаг хариулна. Төвшин гишүүрийн асуултанд хариулъя. Энэ хуулиар бол ерөнхийдөө бол төсвийн доктортой байдлын хуулийг огт хөндөөгүй, төсвийн хууль, үрийн удирдлагын хуулиудыг хөндөөгүй. Энэ бие даасан хууль явж байгаа. Гэхдээ энэ бус хууль тогтоомжуудын адилын үйлчлэн. За ер нь гол нь бол бид нар төсвийн тухай хуулиар тогтоосон доктортой байдлын хуулиар тогтоосон дүрм хязгаарт багтаад эдгээр төрийн нөгөө төслийнхаа шаардлагатай санхүүжилтийг гаргаж чадахгүй байна. Тэгэхээр төсвийн ерөөсөө нийт зардал нэмж тооцох зохицуултыг хийж өгч ийн гэж ойлгох хэрэгтэй. Зүгээр өнөөдрийн байдлаар үрийн удирдлага бол одоо хэр явж ийн гэж бид нар бол үрийн удирдлагын менежмент хангалттай сайн явж байгаа гэж хэлж болно. Ягаад тэгэхээр бид нар дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хүртэл гадаад зээлгийн өрөө удирдлагын хуулиараа зээл авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 40.1 тэрбум буюу одоо 38 орчим хувьтай явж байгаа. За олон улсын валютын сангийн үрийн доктортой байдлын шинжилгээгээр үрийн дарамтыг одоо хэмждэг үнэлгээгээр бол одоо манай улс 2022 онд дунд хугацаанд өндөр эрсдэлтэй гэж байсан бол одоо үрийн удирдлагын стратегийн баримт бичгийг бол баримтлан ажилласнаар 2025 оноос хэвийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. За энэ дээр нэмээд тулгаа дараа хариулж байгаа. За эндний 4-р микрофон. Сангийн яамны санхүүгийн бодлогын газар тулгаа гишүүний асуулт нэмэлт мэдээлэл өгье. Улсын нийт төр 40 тэрбум доллар байгаа. За энийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол 159.5%-тэй. За үүнээс засгийн газрын үр нь болохоор 8.7 тэрбум буюу 21.6% эзэлж байгаа. За засгийн газрын үрийн хэмжээ бол ерөнхийдөө олон улсад энийг дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээгээр нь бол ерөнхийдөө үрийн ачааллыг тооцдог. За 16 онд бол энэ номинал дөнгөөр 93.1% байсан, 22 онд 60% байсан. Одоо бол ингээд 39.5% дээр ирээд ерөнхийдөө бол олон улсын байгууллагуудын үнэлж байгаа бол манай улсын засгийн газрын үр бол ингээд докторчсон байгаа. За үүнтэй холбогдуулаад 24 25 ингээд сүүлийн 2 жил дээр манай улсын зээлжих зэрэгэл дараалж ингэж нэмэгдсэн юм байгаа. За нийт үрийн хувьд бол одоо энэ мэдээж энэ дотор засгийн газрын үр дээр нэмэх нь төв банкны үр, арилжааны банкны үр, тэгээд хувийн ившлүүдийн үр байгаа. За засгийн газрын одоо үүрэг энэ дээр ямар байх вэ гэхэлэр засгийн газрын өрөө одоо яг ингэ зохистой. За төвшин гишүүн нэмж тодруулъя. за ер нь бол улсын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн харьцаагаар бас энэ улсын эрсдлийг үнэлдэг юм тогтолцоо бол байгаа. Энэ дээр бол бид нэр Шри-Ланкаас илүү эрсдэлтэй байдалд орсон байгаа гэдгийг бол бас хэлхэн зүйтэй баха. За ер нь энэ том төсөл, мега төсөл явах юм уу юу гэдгийн цаана бид нар энийг эрсдлийн даах юм уу юу гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй. Төсөл хугацаанд ашиглалтанд орно гэсэн баталгаа байхгүй. Төслийн өртөг нэмэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Өгөөж нь төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Өнгөрсөн жилүүдэд хийсэн бүх төслүүд нь өртгөн өсөөд хугацаанд ашиглалтанд ордгоо. Тэгээ энэ өрийг одоо буцаагаад бид нар эрсдлээ даахгүй болчих юм бол улс орн маань өөрөө эрсдэлд ороод татвар төлөгчдийн нуруунд дээр маш том ачаа ирчих болчиход байгаа. Түүнээс чинь төслүүдийг явуулахгүй гэсэн юм огт байхгүй. Төслүүдээ явуулахын тулд урсгал зардлаа хасаад тэр орон зайн дээр төслүүдээ явуулахад бид нар эрсдэлгүй боломжтой харьцаатай байна гэж байгаа. Зардлаа нэмэгдүү. За нэмж хариулъя. 4 номер. За нэмэлтээр мэдээлэл өгье. Тэгээ засгийн газрын хувьд бол үрийг зохистой түвшинд барьж явах хэрэгтэй. За энүүгээрээ яадаг вөхлөр хувийн хвшилтэй олон улсын санхүүгийн байгууллагаас одоо хямдралтай арай өртөг багтын их усүр татах энэ боломжийг олгож өгнө. За хувийн хвшил маань өөрөө ингээд эдийн засаг аваад явах одоо ийм тогтолцоотой байдаг. Шри-Ланкийн хувьд бол Шри-Ланк ягаад үрийн дарамтанд орсон бэ гэхэлэр татвараа хит бууруулсан. За хит бууруулгын төсвийн орлого нь бага одоо буурсан. За үүнтэй холбогдуулаад 21 онд ковидын шок орж ирсэн. Ковидын шок эдийн засгийн дагаагүй улмаас буцаага татваруудаа нэмсэн. Татварын орлого нь бол тасалдсан учраас ингээд зээл авахаас аргагүй болсон. Ийм л одоо туршлага байна. За Шри-Ланк дээр тодруулаад хэлж.
төвшин гишүүн. Шри-Ланк дээр чинь бас нэг хамгийн гол яригддаг асуудал байна шүү дээ. Хамгийн том мега төсөл буюу тэр бомтой хятадын зээлээр авчаад бомтын эдийн засгийн үр өгөөж нь хөрөхгүй учраас бомтой одоо хятадд 100 жилээр алдсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтаар татна гэдэг нэрийн дор гадаадын зээлийг аваад тэр төсөл нь үр ашиггүй болчих юм бол тэр төсөл чинь улс орныг эдийн засгийн хямралд оруулдаг. А дээрэс нь улс орных нь эрсдэл болдгоо гэдгийг бол бас энд хэлэх хэрэгтэй байгаа даа. А төсвийн доктортой байдлын хуульд өөрчлөлт оруулж байгаа зардлаар нэмдэг байсан бол одоо шинээр хууль сараачилдаг юм аргатай болсон хэдүүлээ. Тэгээ энэний цааталд нь мега төслүүдэд явуулна гэдэг байгаа боловч мега төслүүдийнхаа эрсдлийг бид нар ерөөсөө огт тооцохгүй. Энэ эрсдлийн тухай яриад байгаа болохоос тэр мега төслүүдийн асуудал бол манай Монгол улсад хинэн ч гэсэн явуулъя гэж байгаа. Энэ хуулийн эрсдэл нь тэр хоёр төсөл чинь жоохон гацхтал Монгол улсын өр санхүүгийн асуудалд хүндэрнэ гэдгийг бол ойлгож байгаа. Тэр эрсдлийн тухай яриад байгаа гэдгийг та бүхэн бас ойлгоно байхаа гэдэг. За Сархадын Зулбхаар гишүүн асуулсан. За их хурлын дэд дарга